таныг одоо намаасаа хассан юм уу? Яг юу хэлсэн бэ? Ямар үндслэлээр нь хассан бэ? Мэдгүй яг одоогор л мэдсэн байхгүй. Зөв сайтан дээр гарсан нэг зүйл уншлаа. Тэгээд дөрмийн ороо оролцсон л гэж байна. Ямар бүрэлдэхүүнтэй яаж оролцсон тэрийг бас мэдэхгүй л байна. Тий. Намын дөрмийн татцтайгаар зэрэгцсэн юм шүү. Намын дөрм гэж байхгүй байгаа гэд би дахин хэлээд байгаа шүү дээ. Манай одоо улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлсэн байна. Намын дөрмийн шинээр одоо өөрчлөлт баталгаажуулаад бүртгүүлсэн зүйл алга байна. Тэгэхээр намын дөрм бол байхгүй л. Дотор дарахтай ер нь та уулзах уу? Гото мэдээлэл авчлаа шүү намаас хассан. Гото мэдгүй тэр хүн надад уулзаж хэлж өгөх юм уу мэдгүй шүү дээ. Би одоо ямар очиод та нар шийдвэр гаргацсан байна гэлтэй шүү дээ. Тэр цаашид та ер нь энэ намдан байх юм уу яах юм? Байна шүү дээ. Байж л шүү дээ. Би намын гишүүнээр л байна шүү дээ. Өөр хайчих үү тийм. Тамга тэмдэгний асуудал нь юу гэсэн бэ? Тамга Хоёр ер нь хинэн дарга юм бэ? Гэхдээ одоогор бол би онцгой хурлаас сонгогдсон дарга. Балтаатрыг бол 2025 оны 5 сарын 1-нд дээчүүх намын даргаар бүртгэхээс татгалцсан байгаа. Тэгэхээр одоо хинэн дарга гэдэг нь мэдэгдэнэ шүү дээ. За зүгээр тамга тэмдэг нь бол тэр хүнд яваад байгаа. Тэгэхээр тэрүүгээр л бахан шийдвэр гаргаад яваад байгаа шиг байна. Тамга тэмдэгний хувьд болохоос хуульсны хувьд одоо дарга байна. Тийм, хууль ёсны хувьд одоо дарга нь биш шүү дээ. Тэгэл өөрөө би дарга би бүртгэлтэй байгаа л гэдээ яваад байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ дээчүүх бүртгэхээс татгалцсан тогтоолоо гаргацсан. За мэдээж дээчүүхийн сайтн дээр одоо 2024 онд нөө бүртгэсэн тэр бүртгэлээрээ л явж байгаа.